Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Ингээд манай гэр бүл үлгэрч гэр бүл челленжид нэгдэж байна. Та бүхэндээ Аргат тулаа Омогт Арслан 2 хэмээх бүдгэрийг уншиж өгье. Аргат тулаа Омогт Арслан 2. Эртээ урдын цагт ааг хүч ихт нэгэн арслан ширэнгэн ойг захиран суудаг байжээ. Тэр арслан авир ааш догшин үлэн ховдог замтай тул ойн олон амьтнаас аль таарснаа барьж иддэг байжээ. Ойн амьтад арслангийн аманд хизээ орох бол гэж айж түгшиж явсаар нэгэнтээ зүрх гарган ийн айлтгаж гинэ. Амьтны хаан арслан та өчүүхэн буурай биднийг өөрийн дураар зовлосоор өргөн их ойман өчүүн ишигч үгүй хоцорхон. Энэ өдрөөс хойш бид дундаасаа аль тарган сайныг нь сонгон танд өдөртөө нэг амьтан илгээж бай. Та хүч бараа талаар сүйдэн гарддаггүй, бид олноороо үгүй болж хорогдохгүй. Ийм байвал ямар бол та болгоож яа. Арслан тогтож нэг бодоод за яах вэ? Тэгэж нэг үзье. Нэг л өдөр алгасаж намайг хоолгүй хонуулбал та нарыг бүгдийг нь барьж идэнэ гэж мэдээрэй гэжээ. Ойн амьтдын санаа нэгэнтээ ингэж амарсан боловч өдөр бүр нэгнийгээ арслангийн аманд хийдэг болжээ. Ийхүү амьтад ар араасаа очиж арслангийн хоол болсоор туулайн ээлж ирж гинэ. Туулай арслангийн аманд орохгүй бодож нэг арга сэлээд орой болсон хойно явж очиж гинэ. Хоол эрхийг хүлээж ядаад ходоод нь хонхолцож цухалсан арслан өдөржин чамайг хүлээгээд үлэн хоосон байлгана гинэ. Эхлээд чамайг идээд дараа нь энэ ойн амьтдыг бүгдийг нь идэндээ гэв. Гэтэл туулай айсан дүрсгээд Ороодны хаан та тогтож айлт хоцрыг гэж хоцорсонгүй. Ховрын үзэд хаан танд очихоор яаж хурдж явтал танихгүй арслантай таардаг юм байна. Энэ ангицны та биш тэр гинэ. Олон амьтдыг бас хэн зовлох ёстой байвал тэр зовлох ёстой юм гинэ. Ойлгохгүй худалч амтан ой хаан байж таарахгүй гэж таныг хэлж байна гэжээ. Үүнийг сонссон арслангийн уур нь хүрч уушгин сагсайгаад яан гинэхөө хаа байгаа газрыг нь одоохон надад заагаад аль хинэн ойн эзэн болохыг үзүүлээд өгье л дөө хэмээн архирч гинэ. Туулай арсланг дагуулan будаг дээр очиод өнөө хүмүүс арслан чинь энэ дотор сууж байгаа та үз гэжээ. Арслан худаг руу тонгойж хараад усанд туссан өөрийнхөө дүрийг үзмэгцээ. Өнөө арсланг байна гэж бодоод уур омгон барьж дийлэхгүй худаг руу унаж өгч гинэ. Ойн олон амьтан ингэж ухаанд туулайн ачаар харгас шунхай арслангаас салж амар сайхан даан чаргаж гинэ. Туулай амар ухаантай тэр арслан амар тэний юм тий. Минийхэн энэ үлгэр таалагдсан уу? Таалагдсан. За баярлалаа. Найзуудаа баяртай гэж хэлье. Хоёрыг дэмжээ. Лайк, шеэр Хийгээрэй. Баяртай. баяртай.